За сайн байцгаана уу? Bex Capital-ын зүгээс гадаад харилцаанд оролцдог харилцагч нартай зориулан маркет апдейт бичлэгээ өргөхөд бэлэн болсон байна. За тэгээ өнгөрсөн 7 хоног болон эх 7 хоногт зах зээл дээр онцлог мэдээлэл ивентүүд юу байх талаар та бүхэндээ мэдээлэл өргөе. За 7 сарын үед бол ойрхон орондын нөхцөл байдал эргээд нэлээд орцтмол болсон. За 6 сард бол хоёр улс санамж бичигт гар үсийг зураад ер нь бол дайн дуусгах боллоо гэсэн хүлээлтийг бол хөрөнгө оруулагчдын дунд үүсгэж байсан боловч 7 сарын ихээр Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох мөргөлдөөн өмнөхөөсөө илүүтэйгээр ирчимсэн. За чартн дээр би та бүхэн газрын цэсний ханшийг харуулж байна. За 2 сарын 28-наас буюу дайн ер нь эхэлснээс хойш газрын цэс маш богино хугацаанд 78% уналтыг үзүүлсэн. За улмаар яриа хэлэлцээр үргэлжилж санамж бичигт гарын үсийг зурх хүртэл доктортойгоор уналтыг үзүүлээд 44%-аар унаад ханш бол нэг 67 орчим доллар дээр ирсэн. За тэгээд 7 сарын ихээр Ираны зүгээс Ормозын олоогоор хэвтэрж исэн хөлөг онгоц руу дайрснаар сүүлийн 3-7 хоногийн хугацаанд бол газрын тос өсөлтийг үзүүлээд байна. За тэгээд улмаар дэлхийн эдийн засаг болон олон улсын хөрөнгөний зах зээл богино хугацаанд инфляцийг эргүүлэн нэмэгдэх юм эрсдлийг бол дагууллаа. За мөн өнгөрсөн 7 хоногт бол Америкийн нэгдсэн улсын 6 дугаар сарын инфляцийн тайлан гарсан. За шинжээчд бол инфляцийг харьцангуй өндрөөр төсөөлж байсан боловч энэ бодит нөхцөл байдал дээр бол инфляц хүлээлтээс харьцангуй бага гарснаар Америкийн төв банк 2026 онд бодлогын хүүгээ уулахгүй байх магадлал бол өсөхгүй байх магадлал бол ингээд нэмэгдсэн. За тэгээд яг тухайн одоо тайлан танилцуулагдсан өдрөө хөрөнгөний зах зээл бол нэлээд өндөр өсөлтийг үзүүлсэн. За тэгээд S&P 500 индексийг хараад үзэхэд бол яг сүүлийн 2-7 хоногийн хугацаанд уналттай арилжаалагдж байгаа. За эсвэргээрээ Азийн зах зээлийн одоо томоохон тоглогчд болох Kospi, Nikkei индексийг хараад үзэхэд бол сүүлийн 3-4-7 хоног унтсан байна тийм. Тэгээд энэ сүүлийн жилүүдэд бол яг Америкийн индекстэй Япон, Солонгосын индексүүд харьцангуй хамаарал өндөртэй болчиход байгаа зүйл ажиглагдаад байна. Талаар бас үзэгчдэд тайлбарлаж өгвөл. За энэ хамаарлал нь юунаас үүдэлтэй вэ гэхлээр Солонгосын Kospi индексийн одоо нийт жингийнх нь ойролцоогоор нэг 50 орчим хувийг нь одоо SK Hynix болон Samsung Electronics компаниуд эзэлж байгаа. За тус хоёр компани нь хиймэл оюун ухааны одоо эрэлттэй холбоотойгоор санах он чипийг үйлдвэрлэж байгаа. За үүнээс үүдэлтэйгээр одоо сүүлийн жил гаруй хугацаанд ялангуяа одоо Nasdaq 100 болон Kospi индексийн хоорондын одоо хөдөлгөөн нэг чиглэлд бол үргэлжилж байгаа, ажиглагдж байгаа. За тэгээд сүүлийн 5 жилийн одоо Nasdaq 100 болон Kospi индексийн корреляц нь 0.16 байсан бол сүүлийн 60 хоногт 0.46 болж 3 дахин бараг өссөн үзүүлэлттэй болсон. Солонгосын Kospi индексийн хувьд бол SK Hynix болон Samsung компаниуд нийлээд баг тухайн индексийн 50 орчим хувийг бүрдүүлж байгаа. Тэгээ яг сүүлийн 1 жилийн хугацаанд санах он чипийн эрэлт бол маш өндөр хувиар өссөн. За тэгээд үүнийг хэн ашиглаж байгаа гэхээр Америкийн технологийн компаниуд бол яг санах он чипийн хамгийн их одоо захиалагч болчиход байгаа. Тэгээ ер нь бол яг нийлүүлэлтийн гинжин хэлхийгээд дагаад Америкийн технологийн салбар уналттай үед одоо жишээ нь Kospi индексийн хувьд харьцангуй мэдрэг байгаа дүр зураг бол ажиглагдаад байгаа гэсэн үг тийм. За Kospi индекс нь яг 50%-ийг нь одоо хоёрхан компани бүрдүүлж байгаа болохоор одоо дэлхийн томоохон одоо хөрөнгөний зах зээлүүдийн хамгийн өндөр савлгаатай зах зээл болоод байгаа. Одоо жишээ нь нийтдээ нэг 800 орчим компани байгаа шүү дээ тийм. Тэгээд хоёрхан компани бол нэг 50 орчим үеийн бүрдүүлээд үлдсэн 790 орчим компани бол ингээд 50% бүрдүүлж байгаа. За төвлөрөл бол бас хэд өндөр болчиход байгаа Kospi индекст бол. Тэгэхээр нөгөө нэг хөрөнгө оруулагч нар маань одоо нөгөө багцсан хөрөнгө оруулалт хийхээр бол одоо жишээ нь Америкийн индексийг юм уу, Солонгосын индексийг хоёулангийн зэрэг одоо багцтай байлгал бас хэд өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бол яг одоогийн байдлаар бол өсөж байгаа. Японы хувьд ярихад бол сүүлийн бараг 40 жилийн хугацаанд одоо хамгийн өндөр дүнгээр йенийхээ ханшийг тогтворжуулах тийм арга хэмжээ авсан шүү дээ тийм. Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За тийм Японы йен одоо сүүлийн 40 орчим жилийн одоо хамгийн доод түвшинд өгчтэй байгаа.
За тэгээд Японы засгийн газраас одоо иенийхээ хэн шиг тогтворжуулахын тулд одоо засгийн газраас маш өндөр дүнгээд одоо түүхэндээ хамгийн дээд хэмжээгээд одоо худалдан авалт хийсэн. За тэр нь болохоор нэг ойролцоогоор 12 их 80 йен, доллараар бол нэг 70 гаруй тэрбум доллараар бол худалдан авалт хийсэн. Хэдий одоо худалдан авалт хийж интервенц хийсэн ч гэсэндээ одоо валютын ханшин бол буурсан хэвээрээ байгаа. За тэр нь юунаас үүдэлтэй вэ гэхлээр одоо Японы төв банкнаас нь баримталж байгаа бодлогын хүн хэд бага байгаа. Харин Америкийнх болохоор одоо инфляц, дайн зэрэгтэй холбоотойгоор өндөр түвшинд хадгалагдж байгаа. За үүнээс үүдэлтэй Японы хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө йенийг зараад Америкийн одоо өндөр хөвгтэй бондуудад хөрөнгө оруулалт ихээр хийж байгаа гэсэн. За тэгээд одоо яг шинжээчд болон хөрөнгө оруулагчдын ажиллаж байгаа зүйл нь юу вэ гэхлээр Японы йен одоо суларсан хിവэр байгаа учраас засгийн газраас нь дахин өндөр дүнгээд интервенц хийж магадгүй гэж одоо харж байгаа. Тийм. Нэг индекс бол за сүүлийн 1 сарын хугацаанд нийтдээ 11 орчим хувиар өссөн байгаа. Тэгээд Хятадын технологийн томоохон компаниуд 6 сард Америкийн батлан хамгаалахын өмнөөс харж ихсаалтанд одоо Alibaba өөр бусад технологийн томоохон компаниуд ороод ханшийн хувьд бол нэлээд том онолтыг үзүүлж ирсэн. За яг сүүлийн 1 сар буюу 7 сарын эхнээс ахуулаад бол буцаад технологийн компаниуд бол өсөлт үзүүллээ. За мөн өнгөрсөн 7 хоногт Хятадын одоо химэл оюун ухаанд нэлээд том онцлог мэдээллүүд гарсан байгаа тийм. Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За Хятадын хувьд сүүлийн жилүүдэд одоо Америктай харьцуулахад AI-ийн өрсөлдөөнд бол харьцангуй хойно үлдсэн байсан. За тэгээ өнгөрсөн 7 хоногт бол Moonshot AI гэдэг компаниас Kimi K3 гэсэн одоо AI мэдээллийг танилцуулсан. Бас мэдээлэл нь болохоор одоо Америкийн OpenAI болон Anthropic зэрэг одоо компаниудын AI мэдээллүүдтэй харьцуулахад аль хэдийн нэг түвшинд хүрээд ирсэн. За зарим үзүүлэлтээр бол давуу талтай байна гэсэн мэдээллүүд бас гарсан байсан. За тэгээ хамгийн гол онцлог нь юу вэ гэхлээр өртгийн хувьд одоо ашиглалтын өртг нь харьцангуй бага байгаа. За тэгээд үүнийг харахад бол Америкийн одоо томоохон AI компаниудын урт хугацаанд тэдгээрийн одоо ашигт ажиллагаанд буурах одоо эрсдлийг бий болгож байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчид яг зөвхөн одоо тухайн компани тухайн AI мэдээллийг сонирхох биш Хятадын одоо AI экосистемд байгаа одоо чип үйлдвэрлэгч үйлдвэрлэж эхэлж байгаа хөгжүүлж байгаа компаниуд болох одоо Alibaba, Temu зэрэг одоо компаниудыг сонирхож эхэлж байгаа. За яг өнөөдрийн байдлаар S&P 500 индекс бүртгэлтэй 47 компани 2 дугаар улирлынхаа тайланг танилцуулсан. За тухайн 47 компанийн хувьд бол 85%-аас дээш хувь нь бол ер нь шинжээчдийн хүлээлтийг давсан дүр зурагтай байгаа. За тэгээ үлдэж байгаа 7 хоногт бол бусад томоохон компаниуд бол 2 дугаар улирлынхаа тайланг танилцуулах хүлээлттэй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд бол одоо өөрийн чинь сонирхож байгаа компанийн хувьд ямархуу одоо 2 дугаар улиралд гүйцэтгэлтэй ажилласан мөн ирэх улирлуудад ямар одоо гүйцэтгэлтэй ажиллахаар компани зүгээс төсөөлж яах гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. За 7 дугаар сарын 29-нд Америкийн төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна. За тухайн шийдвэрээр энэ онд одоо хэрэгжүүлэх төв банкны бодлого ямар байх вэ гэдэг ерөнхий дүр зургийг бол бас харах боломжтой гэсэн. За 3 дугаарт хамгийн одоо анхаарах ёстой чухал үйл явдал бол мэдээж ойрхит орнуудын нөхцөл байдал байгаа. Иран болон Америкийн одоо нөхцөл байдал ямархуу одоо төвшөнд эслийн үнэлэх үү, ойрын хугацаанд ерөнхийдөө хоёр улс яриа хэлцээгээ хийх үү гэдэг дээр бол хөрөнгөний зах зээлд бол маш мэдрэг хүлээж авахар бол дүр зурагтай байгаа. Тэгэхээр эдгээр 3 том чухал үйл явдлыг хөрөнгө оруулагчид маань харж одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаарай гэж зөвлөе. Баярлалаа.